өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэнд хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүгд шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Танайцхан өгтөдөө өнөөдрийн мөнхийн хотхон нэвтрүүлэг хийж байна. Найзуудаа. Та нар хинчтэй хэлээрээ би шүүдэрхний хормогчийг нь аваад зүүцсэн юм аа. Би тоглож аваад дараа нь хоол хийх гэж байгаа. Одоо гой тоглоноо. Жангатхан ширлээ. Тэгсэн чинь гинт агаар дээр боо юм болол нурж унлаа гэл доошоо боосон чи гинт шинийг гинтэйгээ салгайц. Яна энэ тоглоом гинтчлээ одоо яах вэ? Оо цавдчөө. Цавдаад наачлаа. Ингээл энэ тоглоом зүг зүгээр алцлаа. За. Хүши нэр тоглоом моглоом эвдрэнгүүд цавуудаал ч юм уу скотчтол наагаал зүгээр болцдог тий. Гоё юм аа. За, ерөөсө хаалаа хийлээ. Одоомод ачиж. Энэ хэрэггүй. За. За нэг хамбергээ батчих найзуудаа. Ямар хаал хийд юм лээ? Гой хаал хийнэ. Хамбартай. За одоо помидор зүснэ. Зүсээд ингээд зүсээд гэсэн чи. За банан зүсээд тавьчлаа. Одоо помидор зүсэж. Яа! Яах вэ? Зүслээ. Цавуудаад наачих уу? За тэгээ цавуудцнаа. Цавны. Яа цавуулам орсоотой нэ. Тэгвэл чи яагаад орлоод байгаа юм бэ? Би хороогоо зүсчлээ. Би барилын шавраасаа хоол хийх гэж байгаа зүсчлээ. Хараа та. Тийм биш та яг. Хөөе нэсэхгүй. Байж байгаараа заяа. Өвдөөдөө нэ. Шүүдэрхээ. Би тоглоомнуудаа уулна. Цавуугаар наачтай зүгээр очдог байхгүй. Хөөе нэсэхгүй би чадаад ирсэн шээ. Аль гарч хараа яасан гинэ. Ингээд зүсчээ. Яана. Оо, миний хормогчд үтсэн юм штэ. Наашаа. Хормогч нэтрэж тийм гоё гоё юм бэ дээ. Тийм үү? За, би чинийг чамаа имчилж өгье заяа. За. Тэгэд Шүүдэрхээ ингэдэг нь яаж байгаа юм? ингээд гэнэ. Чиний гарын шалбарсан эсгээс нь цус гарч байгаа штэ. Ингээ барьж байгаа юм нэстэггүй. За. Тийм болохоор тэр цусыг нь тогтоогоод тэгээ бохир орохоос хамгаалж байгаа байхгүй юу? Алхаснаа. Тийм үү? Аха. Тэгээд ингээ боочих юм бол удаан хугацаанд чиний гарын чинь бохир орохгүй болохоор чиний гар чинь маш хурдан гоё идэх чинь гэсэн үг байхгүй юу? Ойлгосноо. Хэрвээ их цус гарах юм бол гар маань бүр их өвдөнө. Тийм үү? Сайн гэх хэрэгтэй шээ за. Би ямар том хороотой болчихоо. Энэ хороотойгоо харьцуулнаа. Шүүдэрхээ. Би уулна тоглоомоо тоглож байгаа заримдаа эвдэлчдэг байхгүй. Тэгэнгүүт цаваа нагаал буцаад тэндээ орчдөг.
Тэгээд би харин сая хуруугаад зүсээд яг ингээд ангаацсан байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээд бас цавуугаар нагаад буцаага илүү зүгээр болчихно гэж бодсон чинь улам хорсгоод өвтгөөд байсан. Тийш дээ нэстэггүй. Цавууч нь хүний биеийн дотор орж болохгүй дахгүй аюултай. Тийм болохоор цавуугаар арьсаанаа гэж юусоо байхгүй штэ. Болдоггүй байхгүй юу? Шүүдэрхий ирээ чи ирээг байсан бол би дахиад цаваад өрхөж үзэх байсан баг. Харин тийм ээ. Та баларсан юм а тийм ээ. Хинцдэггүй хэрвээ чи ингэж гараа гимтэх ч юм уу эсвэл ямар нэгэн осол гимтэл чамд тохиолдох юм бол чи хинт хандах хэрэгтэйгээ мэдж авсан уу? Хинт харах хэрэгтэй гэж юу? Тийм. Ээж аврага. Зүйтэй ээж авдаа хандах хэрэгтэй. Хэрвээ ээж аав чинь ажилдаа болоод уцаа авч чадахгүй бол яах вэ? Яах вэ? Гэртээ тэгээ ганцаараа байхдаа юу? Цавуугаар ямар ч сан болохгүй юм байл шүү найзуудаа. Цавууд рууч болохгүй шүү. Цавуунаас бус бүх аргыг оролдож үзэх хэрэгтэй. Яаж үзэх вэ? Цаасны цавуу яах вэ? Нэстэггүй болохгүй. Хэрхэвч тэгэж шүүдэрхий ингэдэж штэ. Бидний хувцас урагдчихдээ штэ. Тэгээд хувц урагдаад ингээд салчингууд зүүгээр ингээд хаяад тэгээ нийлүүлчихдээ. Тэгэхээр зүү хатдаг бол ханаа өвдөх баг. Зүү нэстэггүй ерөөсөө гэж болохгүй. Хэрвээ болохгүй. Тэгвэл ингэчтэй шүүдэрхий заримдаа бид нэр төмөр металлын юмар тоглож байгаад тэрийг ингээ халаан штэ тэнгууд хайлаад тэгээд буцаа ингээ хооронд нь жоохон байж байгаа хатаачингууд нийлчихдээ штэ. Тэгээд чи гараа халааж агаад наах юм уу? Болохгүй юм уу? Болохгүй нэстэггүй. Хүмүүс бидний гар чинь маш их өвддөг бас бохор орох юм бол бүр илүү гимдэг байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө ямарваа нэгэн зүйл оролдох хэрэггүй. Хэрвээ чи ганцаараа гэртээ байх юм бол бас эмийн сан ч олдохгүй байх юм бол чи эмч тоодох хэрэгтэй. Эмийн сан. Эмч. Тийм үү? Шүүдэрхийн тийм мэдгүй хүмүүс байвал яах вэ? Мэдгүй хүмүүс байгаад хоёроо хилээд өгчий. Тэгээ нэрээ. Тэгвэл гинт юм бол эмийн сан дотор яг юм наадаг юм байгаа маань тийм. Тэгээд шавхны лент аваад хуруугаа нааж болно. Хуруугаа ингээд тойлоо наачих юм бол гимтсэн зэлбэр амархай дэрнэсэг. Гэтэ нэстэггүй ганц хуруугаа зүсний төлөө эмч дуудаж болохгүй л дээ. Хэрвээ чи бүр хүнд гимтэх юм бол эмч дуудах хэрэгтэй шүү заяа. Нэр тий тэгчүүл яана маш хүнд гимтэл аваад ганцхан хуруугаа зөө зүсгэж бүр ингээ хичээл яана. Тий хэрвээ чи маш тамаар гимтэх юм бол эмч дуудах хэрэгтэй. Түлэгдвэл эмч дуудах хэрэгтэй. Гараа томоор ч юм бол эмч дуудах хэрэгтэй. Бас өөр дээрээ том юм унгаавал эмч дуудах хэрэгтэй. Тэгээд их мэдчлэн хүн төвтөл эмч дуудах хэрэгтэй. Яагаад гэх юм бол хэрвээ чи жижигхэн гимтэд эмч дуудчих юм бол чамаас илүү том гимтсэн хүүхдэд эмч чадахгүй чам дээр ирээ тэгээд яага хэцүү юм болж шин. Тэгээ тийм ээ тий. Ер нь би ойлгоцлаа шийдэрхээ. Найзуудаа хэрвээ та нар ямар нэгэн гимтэл бэртэл авчаад тэрийг яаж эмчлэх талаар үнэхээр баттай мэдэхгүй бол хамгийн түрүүнд эмчэд хандах хэрэгтэй юм байна. Эмчэд яг уу шийдэрхээ гадаа гараад эмчээг ойрлох уу? Үгүй. Эмчийг тодохын тулд бид нар гар утсаа аваад харж агаад 1 тэг 3 гэсэн дугаарлаа залгаад 103. Тийм ээ 103 тэг 3 гэсэн дугаарлаа залгаад байна уу? Би эмчээ би тэр гараа тэгээ гимтэлжлээ би тэгээд гимтэлжлээ та манайг түрээд иржээ манай гэрээ хаяг тэд мөнхийн хотон гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Бас ингэж болох юм байна. Тэнийг найз нь гэрччээд уцаар ярьж чадахгүй байвал өөр нэг найздаа туслаад тэр уц руу залгаад манай найз гимтчлээ хордон хүрээд ирээч гэж хэлж болох юм байна тий? Яг зөв. Хүүхдүүд биднэрт хүмүүс биднэрт туслахын тулд тэргуун системийн албадууд ажилладаг гэхгүй юу? Тийм үү? 24 цагийн турш ажилладаг. Яг уу. Хэрвээ нэг хүн ингээд гимтчлээ гэж бодъё. Тэгээд тэр хүн ингээл 103-оор залгаад эмч дуудаад тэгсэн чинь нөө эмч нь яваад өгцөн. Гэрт нь хүн байхгүй байхад нь дахиад өөр хүн гимтээд
залгачууд яах вэ? Гэтэ нөгөө ихч байхгүй. Тэр хүн яхаа мэдгүй. Үгүй нэстэхгүй. Миний хоноо өвдөж байна гэд. Миний гар өвдөж яа гэд. Ганцхан юмч байдаггүй байхгүй маш олон юмч байгаа. Нэг гэрт зөндөө олон юмчуд юм уу? Үгүй. Олон юмчдэр чамайг залгахыг чинь хүлээгээл байж байгаа байхгүй өвчтөе хүмүүс залгахыг хүлээгээд тэгээд нэгэн дээр нэг нь очоод нөгөөд нэрээ нөгөө нь очоод гэд явдаг байхгүй юу? Хөөх тийм үү. Олон юмчнэр байгаа гэж үү? Хөөх. Тэгвэл ямар гоё юм бэ? Тэгвэл хүүхэд болох нь 103-оо залахыг мэдэх ёстой байна. Тий. Гэхдээ өвдөөгүй байж эсвэл багаан гимчид 103-оо залгаж болохгүй шүү. Ер нь л болгоомжтой өөрсдөө гимтэхгүй тоглож авах хэрэгтэй байна. Нэстэггүй чи эртээ гутгаар тоглохдоо маш болгоомжтой тоглоорой заа юу. Ер нь миний бодлоор би гимтээж болох ямар нэгэн зэвсэг ч юм уу. Одоо хотог тэгээ бас маш хүнд татуу юм байдаг шүү дээ. Үзүүрүүд нь нэртэй тиймэрхүү юмар ер нь тоглохгүй байх хэрэгтэй байна. Тийм шүү. Найзтай бүгдээрээ эрүүл байж бас аав ээжийнхаа санаа зовоохгүй байхын тулд өөрсдөө тоглохдоо болгоомжтой тоглож ямар нэгэн осол гэмтэл авахгүй байх хэрэгтэй шүү. Бас хамт тоглож байгаа найзаа гимтээх ямар нэгэн үйлдэл хийж хамаагүй болгоомжгүй харьцаж хүчтэй өдөр хөр зохиж болохгүй нэ шүү найзаа да. Тэгэхээр найзаа өнөөдрийн мөнхийн хатгын нэвтрүүлгээр Нэстэхгүй бид хоёр та нартаа осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй, хэрвээ чи өвдөх юм бол хинт хандах хэрэгтэйг хэлж зааж өглөө. Зүгээр алчиж. Гайгүй болсон байна уу? Одоо өвдөх нь яаж вэ? Одоо өвдөхгүй байна. За ашгүй дээ. Хөөх, үнэхээр гоё юм аа. Найзуудаа тоглож явахдаа өгөл болгоомжтой гэмтэхгүй байгаарай. Хэрвээ ямар нэгэн тохиолдолд өөрсдөө дур мэдэн оролдож бүр өвдөгөө. Харин тэрний оронд ээж аав руу хандаад харин ээж аав чинь байхгүй холбогд боломжгүй уцаа авахгүй ажилтаа байвал 103-оо залгаад эмч рүү хандаарай. Ингээд өнөөдрийн мөнхийн хатгын нэвтрүүлэг өндөрлөж байна. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харамхад гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баярлалаа.